Монгол улсад эл тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу Малсам 2 төсөл төлөвлөж байна. Сайн байна уу? Төрийн худалдаа хойшлогын газрын цахим худалдаа хойшлогын мэдээлэл технологи хэлтсийн дарга Цэрэн Самбуу байна. Өнөөдөр та бүхэндээ худалдаа хойшлогын цахим систем буюу тендер цэг, говь цэг хэмээний талаар товчхон мэдээлэл хүргэе. За ерөнхийдөө бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 20-24 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр дээр төрийн худалдаа хойшлогоор дамжуулан эх оронч худалдаа авалтыг дэмжинэ. За тендер шалралтын үнэлгээнд хэмэл оюун ухаан сүүлийн үеийн дэвшилтэд технологиг ашиглан хүний оролцоог бууруулна гэсэн зорилтыг тавьсан. За нөгөө талаасаа яг энэ худалдаа хойшлогоотой холбоотой гарч байгаа олон асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд энэ мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэд олон нийтийн зүгээс энэ тендер шалралттай холбоотой мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай мэдээллийн их сурвалжуудаас авах боломжийг бүрдүүлэх хариул сүүлийн 10 жилийн хугацаанд үе шаттайгаар энэ ажиллагаануудыг бол хийгээд ирж байна. За өнөөдрийн байдлаар ямар мэдээллүүд ил тод байдаг вэ гэхээр бүх захиалагч байгууллагуудын худалдаа хойшлогооны төлөвлөгөө буюу тухайн жилдээ ямар бараа ажил үйлчлэгээ худалдаж авах гэдэг юм бэ гэсэн дэлгэрэнгүй мэдээллүүд, за мөн тендер зарлах бүрд нь тухайн тендерийн зарлалтаар авах гэдэг бараа ажил үйлчлэгээний ерөнхий мэдээллүүд, тухайн тендерийн баримт бичгээр заасан буюу бүх шалгуур үзүүлэлтүүд яг ямар бараа ажил үйлчлэгээ авах гэдэг юм бэ гэсэн мэдээллийг бол иргэд олон нийт тендер цэг, говь цэг гэсэн мэдээллийн системээр дамжуулаад бол авах боломжтой. За өнөөдрийн байдлаар бол 2021 онд бол 19,815 тендер шалралт захим хэлбэрээр зохион байгуулагдсан байна. За улсын хэмжээнд нийт зарлагдж байгаа тендерийн 99.4% нь бол захимаар явагдаж байгаа. За сүүлийн 3 жилийн дундаж статистикийг аваад үзэх юм бол жилдээ 20 гаруй мянган тендер шалралтыг бол Монгол улсын төрийн байгууллагууд зохион байгуулж байна. За үүнд нь бол дунджаар 50 орчим мянган аж ахуй нэгжүүд давхарцсан тоогоор оролцдог. За яг хэдэн компани оролцоод байна вэ гэхээр дунджаар бол 7000 орчим компаниуд бол оролцож байна. Тэгэхээр та бүхэн тендер шалралтын үнэлгээ хийхдээ тухайн үнэлгээ хийгдэж байгаа компани нь аль газар ямар ажил дээр шалгарсан гэх мэтлэн бүхэл мэдээллийг худалдаа хойшлогооны цахим системээс бол авах боломжтой. За мөн энэ мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд бол энэ нээлттэй хөгжил буюу open data гэсэн зүйл бол хамгийн чухал зүйл байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол мэдээллийг ил болгохдоо зөвхөн өөрсдийнхөө вебсайтаар дамжуулж ил болгохоос гадна машин унших боломжтой, дахин ашиглах боломжтой ийм өгөгдөл хэлбэрээр нь бол нийтлэх нь бол маш үр дүнтэй байдаг. За энэний дагуу бол төрийн худалдаа хойшлогооны газраас тендер шалралттай холбоотой буюу худалдаа хойшлогооны бүхэл мэдээллийг агуулсан нээлттэй веб сервисийг бол бий болгож тавьсан. За энэ веб сервис нь бол нээлттэй гэрээний олон улсын стандарт буюу OCDS форматын дагуу автоматар худалдаа хойшлогооны цахим системээр дамжуулан паблиш буюу нийтлэгдэж байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг ашиглаад бас иргэний нийгмийн байгууллагууд, магадгүй IT-ийн залуучууд өөр аппликейшн янз бүрийн системүүдийг бол хөгжүүлэх боломжтой. Мөн мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу нөгөө тендер зарласан байгууллагууд өөрсдийн вебсайтн дээрээ зарласан тендерийн урилга, үр дүн гэдэг энэ холбогдох мэдээллүүдийг бол нийтлэх ёстой байдаг. Тэгэхээр өөрийнхөө зарласан мэдээллүүдийг мөн бид нар open data цэг, тендер цэг, говь цэг гэсэн манай REST API-ыг ашиглаад автоматар бас байршуулж нийтлэх ийм боломжийг бол бид нар гаргаж тавьсан байгаа. Тэгэхээр та бүхэн тендер шалралт зохион байгуулахдаа бол худалдаа хойшлогооны хууль тогтоомж заасны дагуу тендер шалралтын урилга, үр дүн, за мөн холбогдох гэрээ, за мөн гэрээний гүйцэтгэлийн мэдээллийг бол тухай бүр цахим системд нийтэлж ажиллаж явах нь зүйтэй байна. За өнөөдрийн байдлаар бол харьцангуй бас яг энэ ил тод байдал буюу цаг хугацаанд тэр мэдээлэл оруулж байгаа байдал бол илт сайжирж байгаа. Гэхдээ бол нийт зарлагдж байгаа тендерүүд бол бүгдээрээ яг ингээд цаг хугацаанд бүх мэдээлэлээ оруулж гэнэ гэвэл бас зарим талаасаа бол учир дутагдaltaй байна. За хууль тогтоомжийн хүрээнд бол өнөөдөр та шийдвэрээ гаргасан бол тухайн өдрөө үр дүнгээ худалдаа хойшлогооны цахим систем дээр нийтлэн. За ингээд тендерийн үнэлгээ гарсны дараа шалгарсан тендерт оролцогчийн мэдээллийг тухайн тендер шалралтанд оролцоод шалгарч чадаагүй бусад аж ахуй нэгжүүд үзэж танилцах буюу тендер шалралтын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж явсан хэсгээр оролцогчийн зүгээс бол хяналт тавих бол бүрэн боломжтой болсон гэдгийг бас ойлгох нь зүйтэй байна. Ингэснээрээ бол бид нар худалдаа хойшлогооны үнэлгээг бол илүү шудраг, өрсөлдөх тэгш боломжийг хангасан буюу хуулийн энэ холбогдох зарчмуудад тулгуурлан үнэлдэг болох энэ чиглэлийн ажлууд бол явагдаж байгаа. За мөн гэрээ авсан буюу шалгарсан аж ахуй нэгжүүд тухайн гэрээнийхээ гүйцэтгэлийн талаарх мэдээллийг худалдаа хойшлогооны цахим системд
оруулахаар бол бас хууль бөгөөд холбогдох журмууд дээр бол наривчлан зохицуулсан. За харамсалтай нь ялангуяа улсын засгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд бол энэ мэдээлэл оруулахгүй хяналт тавьж байгаа аж ахуй одоо төрийн байгууллагууд маань энэ мэдээллийг оруулах тухай шаардлага одоо бүрэн дүүрэн гаргахгүй ингэж явж байгаас шалтгаалаад магадгүй одоо чанаргүй барилга байшин баригддаг, гэрээний хугацаа сонгогддог, энээсээ шалтгаад төсвийн хөрөнгө оруулалт дээр нэмэлт санхүүжилт бий болгодог. За нэмэлт санхүүжилт буюу төсвийн их усурыг нэмэгдүүлснээс шалтгаалаад хууль бусаар нэмэлт гэрээ байгуулдаг гэхмэчлэн ийм олон асуудлууд байгаа учраас энэ худалдаа хожилгоотой холбоотой бүхий л мэдээллүүдээ цаг бүр одоо худалдаа хожилгооны цахим систем рүү байгууллага болгон хариуцж байгаа бүхий л албан тушаалтнууд оруулж эннийхэн дагуу иргэд олон нийтийн хяналтаа зөв тавьж шаардлагатай болохгүй байгаа зүйлүүд дээр зөв шүгэл үлээгч болгож энэ бүх энэ тендер шалруулалт худалдаа хожилгоотой холбоотой энэ төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар бас иргэн бүхэн албан тушаалтан бүхэн бас дуу хоолойгоо хүргэж ажилламаар байна гэдгийг бас хэлмээр байна. Санхүүжүүлэгчид, Швейцарын хөгжлийн агентлаг, нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл, хэрэгжүүлэгч, Дэлхийн банк, хамтран хэрэгжүүлэгчид Globe International төв, хүүхдийг эвээх сан, Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага.